Галзуу кино сувагтан тав тамиралцгоо манайхан. За та нар маань сайхан битүүлж байна уу? Сайхан битүүлэх гэж байна уу? Битүүний энэ өдөр хэдүүлээ Marvel-ын цувралан үргэлжлүүлцгээе. Энэ удаад Брогийнхэн ярьж өгөхөөр сонгосон галзуу кино бол 2014 онд гарч байсан Guardians of the Galaxy. Тэгэхээр Marvel-ын цуврал маань энэ галзуу киногоор үргэлжилж байна. Тэгээд энэ галзуу киног 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Messi-тэй хамтран хүргэж байна. За тэгээд сар шин болохоос өмнө Сабадрагуул Саба адарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явж байгаа юм шүү. Ингээд хэдүүлээ Marvel-ын энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За 1988 он Питер Квилл гэгч нэг хүү эмнэлгийн коридорт суугаад чихвчний хөгжим сонсно. Хүүгийн ээж хавдрын улмаас амнаас нь үхлийн ирмэг дээр ирсэн байж. Удалгүй өвөө нэрээд ээж нь хүүтэйгээ ярилцахыг хүсэж байна гэдгийг хэлээд ээж дээр нь дагуулад очлоо. Чи бас л хүүхдүүдтэй зодолдоо юу? Тэд чинь ямар ч гэмгүй мэлхийг саваагаар зөхиод алжчихсан. Чи яг л аав шиг юм аа. Аав чинь сахиусан тэнгэр байсан. Төгс гэрлээс бүтсэн. Чамд Питер дөгөх бэлэг байгаа билүү? Дэглгүй яах вэ? Энэ байна. Намайг өөд болсны дараа нээгээрээ. Өвөө чинь чамайг сайн асрах болно. Тэгээд аав чинь ирээд чамайг авна. За тэгээд хөөрхий ээж нь өнгөрлөө. Ээжигээ алдсан Питер хөө сэтгэл нь хүмүүрсэндээ гадагшаа гараад уйлж итэл гэн дээрээс нь харгаргийн хүлэг ирээд тэрнийг аваад явна. Тэр цагаас хойш 26 жил өнгөрлөө. Питер хүү өсөж том болжээ. Питер одоо оддын эзэн хочтой том гарын хулгайч болсон байна. Тэрнийг дэлхийгээс хулгайлж авч явсан мүлгэллийг сүйтгэгчд гэдэг байлаа. Толгойлогчийг нь Йондо гин. Питер энэ удаад Морог гэх орхигдсон гариг дээрээс нэг нууцлаг орбыг хулгайлахаар ирсэн нь тэр байлаа. Тэгэд тэр чихвчний хөгжмөрөө дуртай дууга сонсонгоо явж очиод тэнд байсан орбыг амжилттай хулгайлж чадсан ч яг тэр үед кричүүдийн дайчин Кротор удирдуулсан буутай зэргүүд ирээд тэрнээс орбыг булааж авна. Чи хээ юм бэ? Нэрээ хэлээч. Тайвшраа өгшөн. Намайг Питер Квилл гэдэг. Окей? Хөдөл. Ронанд чамтай ярилцах зүйл байгаа. Хүлээгээрэй. Чи миний өөр нэг нэрийг мэдэх байх. Оддын эзэн. Хингэнэ? Оддын эзэн. Яав нөгөө домогт дээрмчин дуугүй хөдөл. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Питер тэрнийг эргэж харахтаа зэрэгцээд ардаа байсан хоёрыг устгаад тэрнийг буудаж унгаад орбоо аваад тэндээс зугтаалаа. Тэгэд гадаан тэрнийг хүлээж байсан цэргүүдийг тусгай соронзоор хөдөлгөөнгүй болгоод онгоцондоо өсөрч ороод өөрийг нь буутахаас өмнө амжаад ниснэ. Питер сая юу болсон бэ? Уучлаарай, Берит. Чамайг энэ дугааг бүр мартаж орхиж. За тэгээд орбыг амжилттай гартаа оруулсныг нь мэдсэн сүйтгэгчдийн толгойлогч Йондо тэрэн лүү холбогдоод орбыг яралтай авчирч өгөхийг тушаахад Питер цааргалнаа. Бид бэйбэдэ ингэж ханддаггүй. Манай сүйтгэгчдэд өөрсдийн гэсэн дүрм бий. Тэр чинь бүх хүнээс хулгай хийх гэсэн дүрм. Чамайг анх миний хөлөг дээр авчирхад манай залуус чамайг идэх гэж байсан. Урд нь тэд транчуудын махыг идэж үзээгүй байсан. Гэвч би тэднийг зогсоосон. Чи надаас болоод амьд үлдсэн шүү. Би чамайг заавал олно. Питрийг уцаа тасалсанд ууралсан Йондо тэрнийг амьдаар нь авчирсан хүнд 40К-гийн шагнал амлж залуусаа дагуулад тэрнийг олохоор хөдөллөө. Йондогийн баруун гар тэрэнд Питер анхнаасаа тэдний хүлэгт үлдэх ёсгүй. Өөр хүнд хүргэж өгөх ёстой карго байсан гэдгийг сануулад. Та тэрэнд үргэлж зөөлөн ханддаг байсны гай гарлаа. Гэхэд Йондо уурлаад би харин ч чамд зөөлөн хандаж ирсэн байх шүү. Гэхдээ энэ удаад тэрнийг авчирхаар би өөрийн гараар тэрнийг ална гэж хэллээ. Харин нөгөө талд хүчрэх дайнч төрөл болох кричүүдийн хөлөг онгоцонд кричүүдийн удирдагч Ронан Таностай уулзахаар бэлтгэж байлаа. Кричүүд заандарчуудтай олон зуун жилийн туршид дайтаж ирж. Гэвч саяхан кричүүд заандарчуудтай энхийн гэрээ байгуулсан байлаа. Тэгсэн Ронанд заандарчуудтай хэвлэрэх хүсэл байсангүй. Харин тэднийг харалтаа устгахыг тэр хүсэж байлаа. Энэ зорилготой хүрэхэд нь сансар окторгийн хүчрэхэг удирдагч Таносыг туслана гэдэгт тэр итгэж байдаг. Хэрв орбыг авчирч өгвөл Зандрыг бүр мөсөн устгахад нь туслана гэж Танос тэрэнд амласан байж.
Энэ үед Корот ирээд оддын дайн гэгчд Орбыг алдсан гэдгээ хэлээд тэр Заандар руу очиод брокер гэгч дундын этгээдээр дамжуулаад Орбыг хэн нэгэнд зарах гэж явааг олж мэдсэн гэдгээ хэллээ. Тэгээд Ронн Заандар руу яваад Орбыг авчрах даалгаврыг Гамород өгдөг. Орбыг олж ирэхэд нь Роннд туслуулахаар Танос хоёр охиноо тэрнтэй хүч хавсруулсан байж тэднийг Нибула Гаморо гэдэг байлаа. Питрийг Заандарт ирэхэд дээрэмчдийн ангууч Рокет гэгч илбэнх шиг нөхөр туслах Грутийнхээ хамт тэрнийг ажиглаж эхэлнэ. Тэр хөгшнийг хараач. Эхнэрээ мартчихсан зогсож байна. Эй зэрэглэлийн адгийн амьтад. Тийм ээ, Грут. Заврахынд нэг хүн ороод ирлээ шүү. 40,000 гэж гинэ. Грут. Хоёулаа баяжхнэ. Энэ үеэр Питер брокер дээр очиод Орбыг хэн гэдэг хүн захиалсан болохыг лавлж энэ зүйлээс чинь болоод Ронны хүмүүст алуулахаа шахсан гэсэнд брокер сандарч Орбыг бушуухан Питерт өгөөд байрнаасаа хөөж гаргалаа. Учир нь брокер Роннтой орооцолдохыг ерөөсөө хүсэхгүй байлаа. Питрийг гарч ирэхэд үүдэн дээр нь Гаморо хүлээж байна. Би ийм ёс суртахуунгүй хүмүүсийг үзэн яддаг. Намайг Питер Куйл гэдэг. Хүмүүс намайг оддын эзэн гэж дууддаг юм. Би өөрийгөө ингэж нэрлэегүй л дээ. Хүмүүс л ингэж нэрлээд байдаг юм. Тэгсэн Гаморо тэрний гараас Орбыг шүүрч аваад зүгтсэнд Питер ч хойноос нь хөөлөө. Ингээд Гаморо тэрнийг алахын даваан дээр Рокет Грут хоёр тэрнийг барьж авлаа. Тэгсэн Гаморо тэдний гараас мултраад Орбыг аваад зүгтэх гэж оролцсонд Питер ч Орбоо зүгээр алдахыг хүссэнгүй. Үүний хажуугаар Рокет Грут хоёр ч олзоо алдахыг хүсэхгүй байлаа. За тэгээд тэд бүгдээрээ Заандарчуудын хамгаалтын албаныханд баригдцгаана. Хөөе, энэ чинь оддын хан хүү вэ? Оддын эзэн. Уучлаарай эзэнтэй. Би энэ нөхрийг өмнө нь жижигхэн хулгай хэрэгээр барьж байсан юм. Өөрийгөө өргөмжлөөд хөөхөн хоч өгч гсэн байгаамаа. Болил доо. Хамгаалтын албаныхан тэднийг хэн болохыг нь аль хэдийн олж тогтоожээ. Гаморо, Таносын өргөмөл охин. Амьд зэвсгэл гэсэн үг. Саяхан Танос өөрийн охид Нибула Гаморо хоёрыг Ронны доор хүчин зүтгүүлэх болсон нь Танос Ронн хоёр хамтарч ажиллах болсныг илтгэж байна. Субъект 89P13 өөрийгөө Рокет гэж нэрлэдэг. Хууль бус генет, сайбернетик туршилтын үрдэн. Үүнийг Грут гэж нэрлэдэг. Явдаг ургамал. Сүүлийн хэдэн жил 89P13-ийн хамтрагчаар хүчин зүтгэж байгаа. Питер Джейсон Куйл тэрэгээс гаралтай. Баг бахасаа Йондо Удонтегийн удирддаг сүйтгэгчд гэдэг хөлсний дээрмийн бүлэглэл дунд өссөн. Ямар гээчин адгийн амьтад бүгдийг нь Кийлэнд хүрэг. За тэгэд тэднийг Заандарчуудын онцгой дэглэмтэй шорон болох Кийлэн рүү хүргэлээ. Онцгой дэглэмтэй шоронд ирсэндээ Питер Куйл битүүхэндээ болгоомжилж байсан бол Рокет ерөөсөө санаа зовсон шинжих байлаа. Би энэ дуудахгүй дээ. Би 22 шоронгоос оргож ирсэн. Энэ удаад ч адилхан орох ч гэнэ. Чи азтай байлаа. Эднэрт баригдаагүй бол Грут бид хоёр чамаг Йондод өгөөд баяжчих байсан юм. Намайг алах гэж олон хүн үзээд бараагүй юм. Тийм болохоор нэг муу мод ярддаг элбэн хоёрт би баригдахгүй. Питрийн хувьд Гаморог хэн болохыг сайн мэдэхгүй байлаа. Харин Питрээс бусд нь бүгдээрээ Гаморог таньж байдаг. Гэвч Гаморо энэ удаад Орбыг Таност өгөхгүй 3 дахь читгээдэд өгөх гэж байсан гэж гүрийлээ. За тэгэд тэднийг шоронд авчирсанд шоронгийн хоригдлууд бүгдээрээ Гаморог ална гэж сүрдүүлцгэн. Учир нь тэр Таносын дор хүчин зүтгэхдээ маш олон удаа харгас аллагын хамтрагч болсон байна. Энэ шин махыг хараач. Би чамайг зүйл дуусгана. Хэрвээ та нарын хэн нэг чинь энийг гартаа оруулах гэж хүсвэл эхлээд бидэнтэй тулах ёстой болно шүү. Анхааруулчих. Би тэдэнтэй хамт яваа юм. Шүүн хэсэг хоригдлууд Гаморог алхаар авч явж байгааг Питер мэдээд тэднийг нууцаар даглаа. Гаморо, энийг цаазын ял гэж бод. Би энийг зөвшөөрөхгүй. Намайг хэн гэдгийг та нар мэдэх үү? Чи бол устгагч Дракс. Ронн миний эхнэр охин хоёрыг нүдэн дээр минь алсан. Тэгээд инээж байсан. Тиймээс наадахыг чинь би алах ёстой. Тэгэлгүй яах вэ? Дракс, маян худаг. Тэгсэн энэ үеэр Гаморо огцом дайраад хажуудаа зогсож байсан хоёрыг зүйл дуусгаад Дракст худаг тулглаа. Би Роннич, Таносын ч гэр бүл биш. Харин ч би тэрнийг зогсоох ганц найдвар. Наад үгэнд чинь итгэн гэж бодоо юу? Ой хүлээ. Наадах чинь Роннаас урвсан. Тиймээс Ронн наадах тэр чинь ирнэ. Тэр үед нь чи Ронныг инг. Би тэрний хоолойд хурууга хүргэж яах юм? Энэ бол тэрний хоолойг хэрчин гэсэн дүрслэл. Би тэрний хоолойг хэрчихгүй. Толгойг нь таслана. Миний хэлэх гэсэн санаа бол чи тэрнийг амьд үлдээгээд Ронныг хүлээснэн дээр.
Питер Гаморог амьд үлдэхтэн тусалсан нь тэрний тусламжтайгаар Орбо зарах гэснийх байлаа. Учир нь тэр Рокетийн тусламжтайгаар шоронгоос орохоор аль хэдийн шийдчихсэн байлаа. Би эндээс гарсан даруйда энэ нөхрийг Йондууд өгөөд 40к нэгж авнаа. Чиний худалдан авагч энэ Орбын төлөө хэдийг төлнө гэсэн юм? 4 тэрбум нэгж. Юу? Энэ бол миний таанаас Ронон хоёроос салах ганц найдвар. Хэрвээ та нар намайг эндээс сулж чадвал хамтдаа худалдан авагчид аваачиж өгөөд ашиг 3%. Энэ үед Гаморог баригдаж Кийлэнд хүргэгдсэн тухай мэдсэн таанаас ууралж Ронныг яаралтай ирж уулзахыг шаардлаа. Энэ бүх хэргийг таны охин үүсгэсэн байхад та намайг дуудна гинэ. Тэр хэдэн арчаагүй амьтдыг дийлэхгүй баригдсан. Гэхдээ тэр энэ бүх хугацаанд надаас урвахаар төлөвлөж байсан гэдгийг би мэдсэн шүү. Таныг энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэж найдаж байна. Миний хувьд нухацтай авч үздэггүй цорын ганц зүйл бол чи. Чиний улс төр уйтгартай. Бас чи жаахан хүүхэд шиг бие авч явах юм. Тэрнээс гадна чи миний хайртай охин Гаморог миний эсрэг эргүүлсэн бололтой. Гэхдээ би хамлалтаа биелүүлнэ. Хэрвээ чи Орбыг надад авчирч өгсөн тохиолдолд харин чи гар хоосон ирвэл би ирсэн замыг чинь цусаар чинь бодно шүү. Энэ тулаанд чи ганцаараа ялж чадахгүй. Кийлэн рүү хамтдаа явцгаая. Нөгөө талд манхэд Кийлнээс яаж оргох талаараа төлөвлөж байна. Рокетийн хувьд зогтох төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулжээ. Тэгэд хэн нь ямар үүрэг гүйцэтгэхийг Гаморо Питер хоёрт тодорхой хэлж өглөө. Гамород хамгаалагчдын ахлагчийн гарт холбоотой байгаа тусгай удирдлагыг салгаж авах үүрэг оногдсон бол Питерт нэг хиймэлхүүлтэй нөхрийн хиймэлхүүлийг булааж авах үүрэг оногддог. Тэгэд шаардлагатай зүйлсээ гартаа оруулсны дараа харуулын цамхагт өндөрт байрлуулсан тусгай батарейг салгахтаа зэрэгцээд зогтох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой байлаа. Тэгсэн тэднийг төлөвлөгөөгөө ярьж дуусгахдаа зэрэгцээд грүүд явж очиод нөгөө батарейг салгасанд шорон даяар аюулан дохио асаж эхэллээ. Ингээд тэд ямар ч бэлтгэлгүйгээр оргох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой болно. Батарейг салгасан грүүд хамгаалагчдын бүх анхаарлыг өөртөө татах хооронд мань хэдэж төлөвлөснийхөө дагуу ажиллаж эхэлнэ. Энийг гарсан Дракс ч хамгаалагчдыг баруун зүүнгүй балбаж эхэлдэг. Тэгэд хамгаалагчийн бууг аваад Рокетед өгсөнд Рокет грүүд хоёр хамгаалагчдыг галзуу ямшиг л буудаж эхэллээ. Харин нөгөө талд Гаморо хамгаалагчдтай тулалдаж, харин Питер нөгөө нөхрөөс хиймэл хөлөө өгчгөлдөө гэд гуйгаад сууж байлаа. За тэгээд хэсэг хугацааны дараа манхэд бүгд тус тусынхаа үүргийг биелүүлээд харуулын цамхаг руу дайран орцголоо. Гэвч зогтох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд Рокет тэр хиймэлхүүл ямар ч хэрэггүй зүгээр л марзганж хэлсэн. Гэдгийгсэн сод Питер уралсан бол Гаморо би сансрын хамаг тэнийг нөхдүүдтэй нэг баг болчихжээ гэж дуалтна. Удалгүй хамгаалагчид том буу бариад цамхгийн доор ирээд буудацгааж эхэлнэ. Тэгсэн Рокет амжиж хөлгийн хиймэл татах хүчийг салгасанд тэнд байсан бүхэн агаарт хөөрч эхэллээ. Удалгүй тэдний байсан харуулын цамхагч дээшээ хөөрнө. Тэгээд тэнд байсан дрон хамгаалагчид бүгдээрээ цамхгийн доор бэхлэгдээд тэрэлтийн үүрэг гүйцэтгсэнд Рокет ч цамхгийг жолоодод тэндээс гардаг. Тэгээд тэд тус тусын ховын эд зүйлсийг аваад явах гэсэн чи Питерийн чихвчтэй хөгжмийг авсан харуул буцааж хийгээгүй л. Энэнд нь ууралсан Питер хөгжмөө авахар мууцаж явна. Үлдсэн хэдэн Питерийг орхиод явах гэсэн ч Питер Орбо аваад явчихсан байдаг. Аз болоход удалгүй тэр хүрээд ирнэ. Тэгээд тэд хамтдаа Орбыг авах худалдан авагчийг чиглэн хөдөлцгөөнө. Явах замдаа тэд хоорондоо тасралтгүй маргаж муудалццгаана. Тэгсэн мөнгө авах хүртлээр хамтрахаас өөр сонголт тэдэнд байсангүй. Тийм учраас тэд мөнгө аваад шууд тарж явна гэж тохирцголоо. Энэ үед Кийлэн шоронд Ронон Небула хоёр ирж ихэж. Тэгээд Питер болон тэрний нөхдийг олохоор хөдөлдөг. Харин нөгөө талд Йондууч заандарт ирчихсэн Брокроос тэр Орбо ямар учиртай зүйл болохыг шалгааж байлаа. Брокер ихэндээ худалдан авагчаа нууцлах гэж оролдсон ч Йондуу тэрнийг сүрдүүлж угаад хэлүүлж чадна. Үүнтэй зэрэгцээд Питер болон тэрний нөхөд эртний аврах том амьтны гавлын ясан дотор байрлсан Nowhere гэгч нэг онцгой уурхайн колонд ирж байлаа. Тэр газарт ямар ч хууль дүрм үйлчилдэггүй. Тэрхүү гавлын ясан дотроос олборлож авсан органик нэгдлүүд нь сансар окторгүй даяар хар захад нэлээн өндөр үн хүрдэг байж. Тэм учраас энэ газар бүхэлдээ гэмт хэрэгтнүүд үүрлсэн газар болж хувирсан байлаа. Тэгэд тэд тэнд худалдан авагчийн бие төлөөлөгчийг хүлээх ёстой болно.
Хүлээх явцдаа Гаморо Питерт Танос тэдний гаргийг эзлэхдээ яаж эцэг эхийг нь нүдэн дээр нь алаад өөрийг нь тамалж одоогийн шиг тулааны хэрэгсэл болгож хувиргасан тухай ярьж өглөө. Тиймээс Гаморо Таносыг битүүхэндээ үзэн яддаг байж улмаар тэр орбыг ашиглаад бүхэл бүтэн гаргийг бүхэлд нь устгахаар Рононтой тохирсныг мэдээд Гаморо тэр орбыг Таност өгөхгүй байхаар шийдсэн байна. Тэгсэн Питер тэрэнд яагаад тэр чихвчний хөгжмөний хойноос үхэн хатан зүтгээд байснаа тайлбарлана. Ээж маань өгсөн юм аа. Ээж надад тухайн үеийн хамгийн алдартай дуунуудыг сонсгодог байсан. Би тэр дуунуудыг одоо ч сонсох дуртай. Тэгээд би ээжигээ нас барахад дэлхийгээс явахдаа энийг аваад явсан юм. Үүгээр юу хийдэг юм бэ? Энийг зүгээр л сонсдог юм. Бас сонсоод бүжгэлж болно. Би дайчин, алуурчин. Би бүжгэлдэггүй. Тэгэхээр нь Питер Гамород хөгжим сонсгосонд хөгжим Гамород таалагдана. Тэгээд Питер тэрнийг үнсэх гэсэн ч Гаморо тэрэнд худах тулгаад би чиний энэ шидэнд чинь автахгүй шүү гэж уурлаа. Тэгсэн энэ үед Грут Дракс хоёр зодолдож байгааг анзаараад тэр хоёр дээр явж очлоо. Уусан юмдаа халамтсан Рокет уурлж Драксыг буудах гэж байхад нь Питер арай гэж салгана. Би намайг ийм болгоод өгөөч гэж хинээс ч гуугаагүй. Тэгсэн бүгд намайг доромжилж байна. Тэр намайг хортон шавж гисэн. Харин энэ намайг мэрэгч гисэн. Нүүрэнд чинь хідэн нүх гаргаад өгөхөөр юу хэлхийг чинь харъя л да. Рокет тайвшир. 4 тэрбум нэгж. Чи ганцхан шүнэлтэсч. Тэгэд бүгдээрээ баяжаад эндээс явцгаана. Окей. Гэхдээ мөнгө авсныхаа дараа биднээс хэн нэгийг нь алахгүй гэсэн баталгаа өгч чадахгүй шүү. Харж гинөө. Ийм болохоор л та нарт найз байдгүй юм. Та нар хэн нэгэндээ танилцсан даруйдаа тэр хүнийг алгахлаар бодож эхэлдэг. Энэ үеэр тэдний хүлээж байсан хүний туслах ирээд тэднийг эзэнлүүгээ дагуулад очно. Тэр хүнийг цуглуулагч хожид Тиван гэдэг байлаа. За sorry бажгараа борон та нарт гялсны гоё юм хэлээд хий. Кино үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Төмсний чипс шиг хүнд биш. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхан тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг л vibe-ыг мэдрэн гэд боддоо галзууз BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлд. Ягд гэвэл чигнэмиг дуусгахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Тиван тэдний нүдэн дээр орбыг задалж дотор нь байсан хязгааргүй чулууг гаргаж ирж харуулна. Тэр чулуу нь хязгааргүй чулуунуудын нэг болох хүч чадлын чулуу байдаг. Гэвч гадаа нь уур хилэндээ автсан Дракс холбооны төв дээр очиод Ронанд зориулж мессеж илгээж байгааг тэд мэдэхгүй байлаа. Шинэхэн найзууд минь, орчлон ертөнцийг бий болохоос өмнө 6 давтагдшгүй бодгол байж үүний дараа их тесрэлтээр орчлон ертөнц бий болж тэр 6 давтагдшгүй бодголын үлдэгдэл 6 чулуунд салан шингэж. Тэдгээр чулуунуудыг хязгааргүй чулуу гэж нэрлэдэг. Эдгээр чулуунуудыг ер бусын онцгой хүчийг гартаа оруулсан нэг нь л эзэмших боломжтой юм. Тэд эдгээр чулуунуудын хүчийг ашиглаад гариг хэрэгсийгч үгүй хийх чадaltaй байлаа. Үнэхээр үсгэлэнтэй юм. Бла бла. Чиний баярлах яах вэ? Бид мөнгө авмаар байна. Төлбөрөө юугаар авах вэ? Юу байхав дээ мэдээж нэгжээр. Тэгсэн энэ үеэр орб дотроос ил гарч ирсэн хүч чадлын чулууг Тиваны зарц барьж авснаар Тиваны байр бүхэлдээ дэлб үсэрлээ. Орб доторх чулууны хязгааргүй хүч чадлыг ойлгосон манихд орбыг аваад цаашид яхаа шийдэж ядан маргалдацгаана. Гаморо орбыг технологийн хувьд өндөр хөгжсөн заандар дэх Nova Corpus тавиачиж өгөхийг хүсэж байсан бол Питер орбыг өөр хэн нэгэнд зарах санаатай байлаа. Тэгсэн тэднийг ингэж маргаж байтал Драксийн дуудлагаар Ронон болон тэрний дайчид тэнд хүрээд ирцгэнэ. Тэнд Ронны цэргүүдээс гадна Йондо болоод тэрний залуус ч ирсэн байна. Тэгсэн Питер найзуудыгаа дагуулад хар хурдаараа зугтаалаа. Чи намайг ийшээ туудсан уу? Чи миний эхнэрийг алсан. Миний охиныг чалсан. Тэгээд Дракс Ронон руу дайрсан ч тэрний хүч Ронны хананч хүрдэггүй. Энэ үед жижиг хөлөгт суугаад зогтох гэж байсан Гаморо, Питер, Рокет гурвыг Нибула болоо тэрний дайчид хөөж эхэлнэ. Тэгсэн мань гурвын хөлөг уурхайн зориулалттай учраас жирийн хөлгөөс хамаагүй илүү бат бөх байдаг. Энийг мэдсэн мань хэд ч эргээд тэдэнтэй тулалдана.
Би чиний гэр бүлийг алснаа санахгүй байна. Чамайг алснаач бас санахгүй байх болно. Энэ үед Небула Гаморогийн хөлгийг хөөсөөр эцэст нь гарах гарцгүй болгоод дэлбэллээ. Тэгээд Гаморогийн хөлөгт байсан Орбыг авсан бол нөгөө талд Ронч Драгсыг ухаан алдатлан зодоод нэг цөөрөм шиг зүйл рүү шидэж орхино. Гаморог аврах найдваргүй болж байгааг ойлгосон Питер Йондод байгаа байрлалаа хэлээд хөлгөөсөө гарч Гаморо дээр очиод хүчил төрөгчийн бага тэрэнд өгсөн даруйда өөрөө хөлдөж эхэлнэ. Азуулхад энэ үед Йондогийн хөлөгнүүд амжиж ирээд тэр хоёрыг хөлөг рүүгээ татаж авдаг. Өөрийнх нь төлөө Питер амнасаа эрсдэлд оруулсныг ойлгосон Гаморо баярлсан ч Орбыг алдсан гэдгийг сонсоод уурлана. Энэ үед Грут Драгсын амийг аварч байлаа. Куил өөрийгөө бариад өгчлөө. Уссан тэнэгүүд энэ бүхэн чамаас боллоо. Чи ганцаараа бүтэн армийн эсрэг тулалдан гэж тэнэгтэйгүйсэн бол бид нар ийм байдалд орохгүй байх байлаа. Чиний зөвөө би тэнэг байж энэ бүх уур хилэн үзэн ядалт миний уу гашууга нуух гэсэн өнгөлн далдлалт байж. Эхнэр охин чинь үгснийг ойлгож байна. Гэхдээ бид бүгдээрээ хайртай дотны хүмүүсээ алдсан. Тэглээхэд бусдын амнасыг эрсдэлд оруулж болохгүй. Грут явъя. Ронн Орбыг гартаа оруулсан. Тэр навш ертөнцийг устгахаас өмнө хоёулаа галактикийн нөгөө талд гарч амжих хэрэгтэй байна. Тэгсэн Грут зогтохыг хүссэнгүй. Грут Драгс хоёр зогтохыг биш, Питер Гаморо хоёрыг аврахыг хүсэж байлаа. Ингээд аргагүй байдалд орсон Рокет дуртай дургүй нэгэм зөвшөөрнө. Харин нөгөө талд Ронн Таностой ярилцж байна. Би чамд Орбыг өгөхөд чи надад заандрыг устгаж өгөх тохиротой байсан. Гэвч Орб дотор хязгааргүй чулуу байгааг би мэдсэн. Нэгэнт хязгааргүй чулуу миний гарт байхад надад чиний хэрэг байхгүй. Тэгэд нөхөр чулууг бороохонд зоож би заандрыг устгаж 1000 жилийн өш хонзонгоо тайлаад дараа нь чам дээр очих болно Танос. Гэсэнд Танос ч холбоогоо таслалаа. Ронн Таносыг устгах зорилготой байгааг сонссон Небулаж тэрэнд туслахаар тохирдог. Нөгөө талд Йондо Питерт уураа гаргаж байна. Чамайг анх миний хөлөг дээр авчрахад залуус маань чамайг идэх гэж байсан. Тэд урд нь тиранчуудын махыг идэж үзээгүй байсан. Гэвч би тэднийг зогсоосон. Чи надаас болоод амьд үлдсэн шүү. Би чамайг заавал олно. Бурхныг бодоод болж үз. Чи наад юм надад бүтэн 20 жил ярьлаа. Намайг идээгүй чинь агуу хэрэггүй. Жирийн хүн идэггүй маа. Чи намайг гэр бүлээс минь салгаж намайг хулгайлсан. Харамсалтай байна. Хөлгийн ахмадын хувьд би надаас урвсан хүмүүст юу тохиолддгийг хөлгийнхөндөө сургамжуулгаж харуулах ёстой. Чамайг алхаас сүр аргаалга. Хэрвээ намайг алвал чи амьдралдаа олж болох хамгийн том олзоо алдсан шүү. Бидэнд мэдээлэгч байгаа. Гаморо Ронны болоод тэрний хайрмын бүх сул талыг мэднэ. Тэгсэн Йондо тэрнийг алах бодлоо өөрчиллөө. Гэтэл энэ үеэр Рокет жижигхэн хөлөгтөгөө очиод манай найзуудыг чулуулахгүй бол би өөрийн зохиосон зэвсгээрээ хөлгийг чинь устгах шүү. 5 тоолохын дотор найзуудыг маань чулуул гэж шаардаад тоолж эхэлнэ. Тэгсэн Питер тэрнийг зогсоож хөлөгт оруулснаар тэд хамтдаа Йондогийн хармаар дамжуулаад хэрхэн хязгааргүй чулууг Ронноос булааж авах талаар төлөвлөж эхэлцгээв. Хэдийгээр тэд нэгч зүйл дээр санал нийлж чадахгүй байсан ч эцэст нь Питер тэднийг ядгаж нэгтгэж чадна. Залуус альвэ. Йондо удахгүй ирээд бидний төлөвлөгөөг сонсно. Надад та нарын тусалцаа хэрэгтэй байна. Бид бүгдээрээ азгүй амьтад. Бүгдээрээ хайртай зүйлсээ алдсан. Гэр бүлээ, орон гэрээ, энгийн амьдралаа алдсан. Амьдрал бидэнд өгснөөсөө илүүг биднээс авсан. Харин өнөөдөр биш. Өнөөдөр амьдрал бидэнд боломж өгч байна. Тиймээс би үнийг ашиглах болно. Би харсаар байж олон тэр бом гэмгүүхэн амиа алдахыг зөвшөөрч чадахгүй. Гэхдээ Куил, Ронныг зогсоох боломжгүй. Чи биднийг үхэл рүү дагуулах гэж байна. Тийм ээ, би мэднэ. Би их амьдралаа дайснуудынхаа дунд өнгөрүүлсэн. Харин энэ удаад найзуудынхаа дунд өгөхдөө баяртай байна. Чи бол сайн хүн Куил. Би чиний дэргэд тулалдана. Тэгээд чамтай хамт эхнэр охин хоёртойгоо уулзах болно. Би бол Грут. Миний амьдрал яаж яваад ийм байдалд орж хавдаа. За би босоо зогслоо. Одоо та нар жаргалтай байна уу, аа? За тэгээд тэд хамтдаа Ронны төв хөлөг рүү довтолж орох төлөвлөгөөг боловсруулцгаана. Ронн Зандрыг устгахын тулд заавал Зандрын агаар мандалд нэвтрэн орж ирээд хүч чадлын чулуугаараа Зандрыг сохих ёстой байлаа. Тиймээс тэднийг Зандрын ойролцоо эрэхт нь угтаж давталхоор тэд төлөвлөлөө. Рокет эхэлж дайраад Ронны хөлөгт том нүх гаргахад Питер Йондо хоёрын хөлөг тэр нүхээр додогшоо нэвтрэх ёстой. Тэгээд Ронны хорогддог нэвтршгүй хаалганы эрчим хүчийг Гамороос салгаж тэд Ронноос хүч чадлын чулууг булааж авахар төлөвлөнө.
Ингээд тэдэнд бүгдэд нь хүч чадлын чулууг гартаа оруулах тусгай ор будыг өгөөд дайралт хийхэд бэлэн болно. Үүний зэрэгцээ Питер Зандрын хамгаалалтын офицер руу холбогдоод өөрийнхөө байршлыг зааж өгөх ёстой байлаа. Хэрвээ Зандрын арим Питерт итгээд ирвэл тэднийг Йондод туслахаар ирлээ гэж бодоод Ронны арим ухарна гэж тэд тооцоолжээ. Санаж ав хүү минь. Ажиллагааны эцэст би чулууг авна. Морих гэж оролдох юм бол бүгдийг чинь алан шүү. За тэгээд тэд төлөвснийхөө дагуу дайралтаа эхлүүлнэ. Ронны хөлгийг Зандрын агаар мандалд ойртож ирэхэд сүйтгэгчдийн харим тэдэн лөө дайран орцгоолоо. Рокет, хурдлаарай. Нисгэгчд, хурдан гар. Тэд бидний доор байна. Ард иргэдийг нүүлгэн шилжүүл. Бидний гол үүрэг бол ард иргэдийг дайны аюулаас холдуулах. Хвэйл, Йондо, одоо! Ронны харим сүйтгэгчдээс тооны хувьд ээлт давуу байсан учраас байдал хүнд болж ирсэн ч азуулхад Зандрын харим Питерийн хүсэлтийн дагуу тэнд хурж ирснээр байдал манай талд ашигтай болж ирлээ. Хөлөгт нь Питер болоод тэрний нөхөд нэвтэрсэн болохыг мэдсэн Ронн бүх хүчээрээ доошилж Зандрын гадарга дээр хурдан буухыг тушаалаа. Энийг мэдчихсэн Зандрын хөлгүүд хоорондоо холбогдож хамгаалтын шугам болсноор Ронны хөлгийг газар буулгахгүй торгож эхэлдэг. Энэ үеэр Мандоров Ронны хөлөгт нэвтэрч Ронныг хайж эхэлнэ. Гэвч тэрний байсан өрөөлөө хойртож ирэхэд тэр хавийг түнэр харанхуй нөмрөөд юу ч харагдахгүй болно. Аз болоход Грут өөрөөсөө гэрэл гаргаснаар тэд урагшлах боломжтой болцгоно. Чи хизээ ингэж сурсан юм бэ? Би бол Грут гэж хариулах нь тодорхой штэ. Миний алдааг уучлж намайг хүлээж авсан та нарт баярлалаа. Эргээд найзуудтай болох сайхан байна. Питер Куйл. Чи бол миний найз. Энэ үед Небула тэдний өмнө гарч ирээд зогсоох гэж оролдсон ч Дракс тэрнийг буудаж унаглаа. Тэгсэн хөлгөн дэлбэрч газар дунсан Йондог Ронны цэргүүд бүсэлж цэргүүдэд тушаал өгч Зандрын арим руу дайруулахыг шаардсанд Йондо тэднийг үл тоож эсгэрсэнд нисдэг саван нисээд тэнд байсан бүх цэргүүдийг нүд ирмэхийн зууртал сүлбэж орхилоо. Харин нөгөө талд Небула босч ирээд тэдэн лөө дайрсанд Гаморо тэрнтэй халз тулалдаад үлднэ. Тэгэд үлдсэн гурван цааш гүйсэн ч хэд алхаад Ронны дайчин Крот болоод тэрний цэргүүдтэй халз тулцгаана. Зандрын хөлгүүд Ронны төв хөлгийг тогтоож барьж байх зур сүйтгэгчд хотын дээрээс дайран ирж байгаа Ронны жижиг хөлгүүдийг буудаж хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд нь Зандарчуудад тусалж эхэллээ. Зандарчууд, та нарын гөрөвдөлтэй инхийн гэрээ надаас та нарыг аварч чадахгүй. Өнөөдөр та нар бүгдээрээ шатна. Тэгэд нөхөр хүч чадлын чулуугаараа цогссонд хамгаалтын хан үүсгэж байсан Зандрын хөлгүүд дэлбэрч хамгаалтын хан боторч унлаа. Питер болоо тэрний нөхөд Ронны байгаа хэсэг рүү ороход бэлэн болсон ч Гаморо хаалганы эрчим хүчийг салгаж амжаагүй байдаг. Тэгээд хэсэг тулалдсны эцэст Гаморо Небулаг ялж Ронны их танхимын хаалганы эрчим хүчийг салгаснаар Мандоров тэрний байгаа өрөөнд нэвтэрч чадлаа. Тэгээд тэд Ронныг ухаарч амжихаас өмнө Рокетийн бүтээсэн хүчрхэг буугаар буудсан ч тэр сум Ронныг устгах чадсангүй. Тэр босч ирээд тэднийг ядах юмгүй буулгаж авнаа. Би андуурсан байна. Би чиний гэр бүлийнхнийг яаж алснаас санаж байна. Тэдний хашгирах дуу одоо ч надад сонсогдож байна. Тэрнийг ингэж хэлэхдээ зэрэгцээд Рокет хөлөг онгоцоороо тэр өрөөлөө дайрч орж ирнэ. Тэгээд Ронны хөлөг дэлбрээд доош унахад Грут өөрийгөө ургуулж тэднийг бат бөх мөчрүүдээрээ ороож хамгаалдаг. Ингэснээр Грут өөрийгөө золиослж байгааг Рокет ойлгож байсан ч Грут найзуудынхаа төлөө амиа золиослохдоо баяртай байдаг. Тэгээд Ронны хөлөг газарт унлаа. Манхэдэж Грутийн ачаар элсэмэнд газардцгаана. Тэгсэн хөлөг дотроос Ронн хүч чадлын чулуу бүхий мунаа байрсаар гараад ирнэ. Харцгаа, та нарын галактикийн хамгаалагчид чинь энэ байна. Тэд тэмцээд ямар үр дүнд хүрв? Одоо би эцэг өвгдийнхөө өшөөг авах боломжтой боллоо. Зандрын ард түмэн. Та нарыг би энэ арчаагүй амьдралаас чинь чөлөөлж өгье. Тэгсэн тэрнийг ингэж хэлэхдээ зэрэгцээд Питер өмнө нь гарч зогсоод дуулж бүжгэлж эхэллээ. Чи юу хийж байгаа юм? Бүжгийн дулаан өгшөө. Чи бид хоёр. Чамайг юу хийгээд байгаа юм бэ гэж би асуусан шүү. Чамайг сатааруулж байна тэнийгээ. Рокет өөрийн зохион бүтээсэн буугаараа тэрнийг буудлаа. Гэхдээ энэ удаад тэр Ронныг биш, харин гартаа барьсан муныг нь буудсанд тэр нь задүсэрлээ. Тэгээд хүч чадлын чулуу мултрахад Питер урдуур нь үсэрч ороод чулууг шүүрэн авна.
За тэгээд Питер хүч чадлын чулууны нөлөөгөөр үхэх шахсан ч ягаад ч юм амьд үлдэж чадлаа. Гаморо тэрнлүүд өгөхөд миний гараа сатга гэсэндээ тэр хоёр гараасаа барьна. Удалгүй Дракс Рокт хоёр ч ирээд тэдний гараас барьж хүч чадлын чулуунаас ирэх ачааллыг хуваалцсан. Та нар жирийн хүмүүс байж яаж ингэж чадваа? Чи өөрөө хэлээ үздэй. Бид нар бол галактикийн хамгаалагчид. Тэгээд Питер хүч чадлын чулууны хүчээр тэрнийг согсонд Ронон яаж чадалгүй бут үсэрлээ. Дараа нь Гаморо чулууг Орбонд хийж авна. Тэгсэн Йондо ирээд Питрийг тохиролцсныхоо дагуу хүч чадлын чулууг өгөхийг шаардлаа. Йондо, чи дахиад нэг бодож үзээч. Энэ чулууг хамгаалж чадах ганц хүчин бол Зандрын Нова Корпус. Би сахиусан тэнгэр шиг царайт биш ээ. Угаасаа сахиусан тэнгэрч биш. Тиймээс хэлснээсээ буцвал та нарыг өршөөхгүй шүү. За тэгээд Питер тэрэнд Орбиг өглөө. Баярлсан Йондоч залуусаа дагуулад тэндээс явдаг. Орбиг битгийл нэгэрээд нээвэл юу болдгийг хараа үздэй. Тэгсэн Питер хүч чадлын чулуу бүхий Орбиг сольж аваад үлдчихэж. Харин нөгөө талд Рокет Грутийн үлдэгдлийг тэрврээд хуйлдсан. Тэрний зовлонг ойлгож үлсэн Дракс хажууд нь очоод толгойг нь илсэн Рокетч тайвширлаа. Дараа нь Питер зандарчуудын төв байранд очоод хүч чадлын чулууны хүчийг яаж төсвөрлөж чадсан болохоо олж мэддэг. Учир нь тэр 100% тиран буюу хүн биш байлаа. Ээж нь хүн байсан бол аав нь зандарчуудын хизээж таарч байгаагүй эртний гарал үүсэлтэй нэгэн байж. Нова Корпсын нэрийн өмнөөс зандарчуудыг аврахад үзүүлсэн үнэлж баршгүй их туслалцаанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Динариан Дэг дагаад явна. Тэр та нарт нэг зүйлийг харуулах болно. Өшөөг нь авсныг чинь мэдээд эхнэр охин хоёр чинь баярлах байсан байх та. Тийм ээ. Гэхдээ Ронон бол ердөө удсан хүүхэлдээ. Би Таносыг олж алах болно. Тэднийг очиход зандарчууд Питрийн хөлгийн үлдэгдлийг олоод дуурайлгаад сэргээсэн байлаа. Зандарчууд тэдний гэмт хэргийн бүртгэлийг бүгдийг нь арилгасан гэдгээ хэлээд ирээдүйд гэмт хэрэг үйлдэхгүй байхыг хатуу сануулдаг. Зүгээр дээ. Би тэднийг анхааралтай ажиглаж байна. Чи юу? Тийм ээ, би. Тэгэд Питер хөлөгтөө ороод ээжийнхээ бичсэн загтлыг уншихдаа ээж нь тэрнийг оддын эзэн гэж дууддаг байсныг саналаа. Тэгээд бэлгийн хайрцагт боосон касетыг задлаад сонсно. Харин нөгөө талд Йондо Орбиг гартаа бариад сууж байлаа. Тэгээд Орбиг нээж үзтэл дотор нь тоглоом хийчихсэн байдаг. Харин жинхэнэ Орбиг Нова Корпсынхан хамгаалалтанд авчээ. Ингээд шинэхэн бүрэлдсэн галактикийн хамгаалагчид хөлөгтөө суугаад хөрснөөр кино маань конец фильма. За энд хүрээд Майруулын цувралын маань бас нэгэн галзуу киноны тайлбар маань дуусч байна. Бас л галзуу солиотой сонирхолтой кино байлаа гэж мөн нь бодогдлоо. Майруулын цуврал маань ямар ч байсан тасралтгүй үргэлжилсээр л байна. Моборогийнхэн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Тэгээд битүүний энэ сайхан өдрийн хэсэгхэн хормыг чинь зугаатаа өнгөрүүлсэн гэдэгт Моборон 100% итгэлтэй байна. Хөшөө 100% гэснээс манайхан энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар байна. 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэг Месси хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшнаа Месситэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяо. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай гэж байгаа. Моборогийнхаа тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж байхдаа кино театрт байгаа юм шиг vibe-ыг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. За тэгээд зон олон та нар маань сайхан битүүлээд сар шиндээ сайхан шинэлээрэй. Моржилдээ та нар маань галзуу амжилтаар дүүрэн байхыг Моборон хүссэн өрөөе. Тэгээд бас олон галзуу киноны тайлбараар уулзахын өрөөлийг өргөё.